Өнөөдөр эмэгтэйчүүдийг баярлуулахаас гадна тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн бодлогын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлага тавьж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголын өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь чухал болохыг онцоллоо. Өнөөдөр дэлхийн нийтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу иргэдийн нэрлэлтэгээр Мартын 8-ны өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Гэхдээ энэ өдрийг баяр болгон тэмдэглэхээс илүү эмэгтэйчүүд тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн анхаарлыг хандуулахыг чухалчлах болсон юм а. Иймээс жайлгэрийн ачааны хөндийг хамт үргэлжлэж явдаг эмэгтэйчүүдийн нийгэмд тэгш оролцоог хангах, тэднийг хүчрхийлэлд өртгөөс сэргийлэх зэрэг тулгымцсан асуудлыг нийгмийн анхааралд оруулж гарцыг эрэлхийлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах чухал болохыг хэлж байна. За баярын энэ өдрөөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулагдсны нэг нь Монголын залуучуудын холбооноос санаачилсан 50 жагсаал байлаа. За хүчрхэг эмэгтэйчүүд амар тайвны бүр болдог 50 жагсаалд залуус оролцож, эгчүүд, охид бүсгүйчүүд эмэгтэйчүүдтэй ээлтэй тэднийг үзэл бодол хүйсээр ялгарлан гадуурхдаггүй тэгш нийгмийг бүтээхэд анхаарах шаардлагатай байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ. Өнөөдөр анх удаа ийм 50 жагсаалд оролцож үзэж байна. Тэгээд ер нь бол эмэгтэй хүмүүс ч бас аюу хэцүү шүү дээ. Хүн болгоно одоо юу мэр юм дэ одоо амьгүй ураг төрөх амьгүй ураг байх ч юм уу тий эсвэл хүүхдэн дутуу төрдөг тагнаа нь цоорхол ч юм уу тиймэрхүү асуудал аюу их болдог. Одоо жишээлбэл энэ утаанаас ахуулаад тэгээд ганц би ээжүүд байна тий бас иймэрхүү асуудал зөндөө байна. Тэгээ ер нь бол ерөөс харуул амьдрал юм юм дэ ерөөс харуул орчин бүрдүүлэх талтай гэх юм уу та. Тэр талаар ингээд чигсэн байгаа. Одоо өнөөдөр чи Мартин 8-ны баяр штэ. Бүх эмэгтэйчүүдийн тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө. За бид нар энэ жагсаалаараа одоо залуу эмэгтэйчүүдэд тулгамдж буй асуудлуудыг энэ залуучуудаа өнөөгийн нийгмийн залуучуудаа тархинд нь зүрхэнд нь сэтгэлд нь хүргэх тийм мессежийг хүргэх тийм зорилго тавиал байж байна. Бид нар бол ёстой ёсгүйгээс илүү бол тэмцлийн өдөр бол тэмцэх болно. Тэмцлийн дуу хоол бол янз бүрээр бас уриал олзонгоор ингээд тавигдсан байгаа та бүхэн харж байгаа. Жишээлбэл миний энэ одоо барьсан уриал олзон бол орлого эмэгтэйчүүдээр бол орлого олж байгаа. Энэ болохоор хууль бусдамдаа орлого. Эмэгтэйчүүдийг одоо хуурч мөхөж гадаадд авчиж биеийг нөлөөлж байна. За хууль бусдад гэр бүл бас болгож байна. Ийм байдлаар бас ингээд эмэгтэйчүүдийг дарамтлж тийм ээ ийм байдлаар орлого олж байгаа нь зохисгүй байна. Энтэй тэмцээ гэсэн ийм л гол санааг би бол одоо төлөөлж барьж зогсож байна. Улс орны нийгмийн хөгжлийг өдөртөн чиглүүлэх хэсэг бол залуус байдаг. Энчүүднээс охид эмэгтэйчүүдийн тунд тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд залуус дуу хоолойгоо нэвтгэж илүү ойр хамтрах шаардлагатай байгааг хэллээ. Товчоор хэлбэл эмэгтэйчүүдэд дээдлсэн тэдний үгийг сонсдог нийгэм бүрдүүлэхийн тулд эвлэлд нь нэгдэх чухал байна. Монголын залуучуудын холбоос эгтэйнийг авах жагсаал бол энэхүү жагсаалыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ жагсаалын маань үндсэн зорилго нь болохоор мэдээж эмэгтэйчүүдийн нийгмийн төлөвлөгөөний нэмэгдүүлэх за эмэгтэйч толгомжтой асуудлыг нийгэмд хүргэх за шийдвэрлэх үндсэн зорилгоороо энэхүү жагсаалыг хийж байгаа. Тэгээ мэдээж одоо сүүлийн жилүүдэд эмэгтэйч одоо за гэр бүл хүчирхийлэл за мөн дээрээс нүүр хөдөлთა асуудал эмэгтэйч хаш олон толгомжтой байгаа асуудал байгаа. Энэ асуудлыг өнөөдөр бас залуучдын байгууллага дэрлээс бас эмэгтэйч эрхийг хамгаалах хөтөлбөрөөс бас тодорхой нийгэмд бас байр суурь илэрхийлэх үднэс энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. За өнөөгийн Монголын нийгэм тулгамдсан хамгийн чухал асуудал бол гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд өртөж амнаас эрүүл мэндээрээ хохирч байна. За энэ байдал тулгуурдан 2017 оны 2 дугаар сарын 1-ээс гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ хуулиар хүчирхийллийг ахуйн зөрчил гэж үзээд өнгөрөх биш. Гэмт хэрэгт тооцож хүчирхийлэл үйлдэгчид ялганаахоор хууль нь тусгасан юм а. За гэхдээ цаасан дээрх энэ эрх зүй актыг бодиттой мөрдөж ажиллахад шат шатны байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй маа гэдгийг эмэгтэйчүүд хэлж байна.